Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид дуугүй байх тусмаа улам бүр хүчрэг харагддаг, хүчрэг болдог. Бидний ярьж хэлээд явж байгаа зүйлийг ихэнх нь өөрийгөө бусдад өндрөөр үнэлүүлэх гэсэн тэр нэг сэтгэл зүйн үндсэн хэрэгцээгээ хангахын тулд хийгээд явж байгаа зүйлүүд байдаг гэдэг талаар ярилцъя. Бидэнд энэ нийгэмдэр хүн болоод төрсөн хүн бүхэнд нэгцэн хідэн үндсэн сэтгэл зүйн хэрэгцээнүүд байх шиг. Хамгийн чухал нь бусдад үнэлэгдэх, бусдын хувьд нэр хүндтэй хүн байх, бусдаар хүндлүүлэх, хайрлуулах гэсэн хэрэгцээ хамгийн нэгдүгээрт тавигддаг юм шиг. Тэгээд хүмүүс өөрийнхөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлээрээ тэр хэрэгцээгээ хангахын төлөөх зүйлүүд хийгээд явж байгаа. Жишээлбэл бусдаар магтуулах. Энэ бол тэр бусдаар үнэлэгдэх хэрэгцээг хамгийн сонгодог байдлаар хангадаг зүйл. Тэгсэн чинь даалт хэлбэрээр бид шууд энэ өөрийгөө үнэлүүлэхийн тулд энэ хүн ингэж байна. Эсвэл би ийм үйлдэл өөрөө ч мэдгүй хийгээд байна гэдгийг мэдэхгүйгээр тэр даалт хэлбэрээр энэ хэрэгцээг хангахын төлөө бид нэр хийдэг үйлдэлүүд маш олон байт юм байна. За эхний жишээ нь бол бусд хүмүүс өөрийг нь хэрхэн үнэлж магтаж цаашаасныг хүмүүст өөрөө ярьж хэлээ яваад байдаг. Намайг тэр үед тэр тэгж хэлээл, тэгжсэн, тэгж үнэлжсэн, ямар гоё юм бэ гэж хэлсэн, ямар ухаантай юм бэ гэж хэлсэн. Ер нь хүмүүс намайг тэгж хэлдэг гэх мэтчлээ. Ингэж ярьж явах нь за бас тэр өөрийгөө үнэлүүлэх гээд байгаа нэг хэлбэр юм байна. За эсвэл одоо энэ үүссэн алдаа дутагдaltaй зүйлд миний буруу биш нөхцөл байдал тэгсэн эсвэл өөр нэг хүн тэгсэн болохоор ийм нөхцөл үүссэн гэж тайлбарлахыг оролдоод одоогийн байдалтай бусдыг эсвэл тохиолдсон үйл явдлыг буруутгахыг хичээгээд тайлбарлаад олон шалтгаан тавьчихад байгаа. Энэ нь хэрвээ энэ нөхцөл байдал үүсээгүй эсвэл энэ хүн байгаагүй бол би одоо энэ байгаа байдлаас хамаагүй дээр хүн шүү гэдгийг бусд хүмүүст нотлохыг цаагаараа хүсэж байгаа нэг оролдлого юм байна. За дараагийнх нь хүмүүст ирээдүйд би тийм юм бүтээе гэж боддог. Би ер нь яг тэгэх гэж байгаа гэх мэтчлээ ингээд өөрөөхөө одоо хийгээгүй байгаа. Гэхдээ ирээдүйд хийж болох юм байна да гэсэн зүйлийг яриад яваад идэх хүмүүс их байдаг. Тэр нь би одоогийн байгаагаас хамаагүй ухаантай дээр хүн шүү. Би ирээдүйд одоогоос илүү сүрхэн мундаг хүн болно. Би яг хүсэх юм бол эсвэл нөхцөл байдлыг надад бүрдүүлээд өгөх юм бол би одоогийн байгаагаас хамаагүй дээр хүн байж чадсан шүү гэдгийг аминдаа бусдад батлах гад, нотлох гад өөрөө ч мэдэхгүй хичээгээд яваад байгаа зүйл байдгийм байна. За тэгэхээр ингээд өнгөрсөн энэ хэдэн жишээнүүдээс бодоод үзэхээр өөрийнхөө одоогийн байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө одоо дотроо их дотоод улмгаар мэдэрч байгаа хүмүүс саяны хэлсэн шиг тэр бусдын үнэлэмжинд өөрийн биеэр үйлдэлээрээ нөлөөлж өөрийгөө өндрөөр үнэлүүлчих юмсан гэсэн тийм даалт гордлох тесний улмаас юм саяны нэг үйлдэлүүдийг шалтгаан тоочдог, бусдыг буруутгадаг, эсвэл ирээдүгөө ярьдаг, эсвэл өнгөрсөнд болсон ганц сайн сайхан цөөн тохиолдсон сайн сайхан зүйлээ эсвэл бусдын өөрийг нь магтаж цаашаасныг ярьж явдаг. Тэгэхээр яг одоогийн байгаа өөртөө цаанаасаа сэтгэлийн дундуур байгаа. Өөрийнхөө одоо байгаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа үед хүмүүс ийм үйлдэл хийдэм байна. За тэгвэл өөрийнхөө юу чадах вэ? Би юугаа засах шаардлагатай байна вэ? Би өөрийгөө яаж цааш нь хөгжүүлэх вэ? Хувийнхээ талаар, эрдэм боловсролын талаар яаж хөгжүүлэх вэ гэх мэтчлэн өөрийгөө удирдан чиглүүлж чаддаг, өөрийгөө жолоодож чаддаг. Би өөрийгөө л жолоодох юм бол амьдралаа, ирээдүгөө бүх зүйлийг л удирдан чиглүүлж зөв зөврөн залж болно гэдгийг мэддэг. Өөрийгөө ухамсарласан хүн бол заавал би үйлдэлээрээ, үгээрээ өөрийнхөө үнэлэмжийг өсгөхийн төлөө ядмагхан үйлдэлүүд хийгээд явах шаардлагагүй гэдгийг мэддэг. Хийж байгаа зүгээр яг одоо хийж байгаа бүтээж байгаа зүйлээ л би үнэн сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ чанартай, чадварлаг хийхэд аяндаа миний бүтээж байгаа зүйлс миний өмнөөс бусдад намайг хинбэ гэдгийг ярина, тайлбарлаад өгнө. Тэгэхээр би заавал олон таван юм ярьж гэж явах шаардлагагүйгээр зүгээр миний хийж байгаа үйлдэл, бүтээж байгаа зүйлс маань миний өмнөөс хинбэ гэдгийг надад бусдад хангалттай тайлбарлаад өгчнө гэдгийг мэддэг болчихдөг юм байна. Тийм учраас зөвхөн яг одоо хийж байгаа зүйлээ үнэн сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ хийдэг болчих юм бол бусдад өндрөөр үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөх гэдэг хэрэгцээ аяндаа хангагддаг юм байна. Саяхнаас хүн хэлд орох гэж 2 жил шаарддаг бол амаа татаж сурах гэж 50 жил шаарддаг гэсэн пост их яваад исэн. Тэгсэн чи яг амьдрал дээр бодоод үзвэл харин ч настай болох тусмаа улам өглөө чилчээ болдог хүмүүс харин ч олон байдаг юм шиг. Тэгэхээр
өглөө жилж байгаа хүмүүс яаж үнэлэгддэг, яаж харагддаг вэ гэдгийг хүн болгол мэдж байгаа. Гэхдээ бид би шал хэрэггүй юм ярьж энэ да, шал дэмий юм ярьчлаа да гэдгийг мэдж байгаа хэрнээ хэрэгтэй хэрэггүй олон юм ярьж явдаг. Тэр чинийгээр өөрийнхөө үнэлэмжийг гаднаасаа дотроосоо айлаа талаас нь оногч идэг. Тэгэхээр чимээгүй өөрийнхөө хийх ёстой юмыг тултал нь хийгээд өөрийнхөө засах ёстой сул талууд, буруу тадлууд, буруу үйлдэлүүдээ засахын төлөө өөртөө ажиллаад, өөрийгөө сайжруулад явж явах шиг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, амьдралаас авах сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх тийм шалгарсан арга гэж байхгүй. Чимээгүй гаднаас хэрэгтэй эрчим хүч бүх зүйлээ дотроо хураагаад дотоод хүчээ нэмэгдүүлээд хүний асар том сэтгэл ханамж, тайтгарал, ухаарч ухамсарлах тэр хүчийг нэмж өгдөг. Хүнийг эд шидтэй юм шиг хүчийг нэмэгдүүлж өгдөг тэр гайхамшигтай арга юм байна гэдгийг өдрөөс өдөрт ухамсарлаж байна. Үүнийг сонсож байгаа хүн бүхэнд сурсан дадснараа өөрийгөө магтах гэдэг бол эсвэл зовлон тоожиж бусдаар өрөвдүүлэх гээд хичээгээд бусдын анхаарлыг татах гээд хичээгээд байгаа бол эсвэл ирээдүйд би тэгин ингэн гэж том юм яриад цаг дээрээ тулахаар тэнийгээ гүйцэлдүүлж чадахгүй тэрүүндээ буцаад ороогдоод сэтгэлээр унаад өөрийгөө зэмлээд байгаа бол гих мэтчлийн бусдтай харилцаан дээрээ өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлохтой холбоотой юм асуудлууд үүсэж байгаа бол зүгээр би чимээгүй уртгаал хийгээд уртгаа харин хийхдээ тултал нь хийгээд хамгийн сайнараа хийгээд хичээгээд явж хахад аяндаа тэр бусад бүх асуудлууд зэгцэрнэ. Надад амьдралд маань гайхамшигтай боломжууд нэгдэнэ. Хүмүүс намайг тэртээ тэргүй өндрөөр үнэлэн хичээж байгаа хүн цаг хугацаа өнгөрөхөд аяндаа өөрөө товоогоод тодроод гараад ирнэ. Аяндаа үнэлэгдэн боломжууд нэгдэнэ. Гайхамшигтай сайхан бүхэн амьдралд маань орж ирнэ гэдэгт бүрэн итгээд үзээрэй. Ингээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая.